За тэгэхээр үзэгчдээ тулгалт нэвтрүүлэг маань аймгийн ардчилсан намын сүлд модны наадам дээрээс үргэлжлсэн хэвээрээ наа. Тэгэхээр дараагийн зочинтой уулзаад байна. Та сайхан баярлж байна уу? Сайхан баярлж байна уу. За тэгэхээр одоо шинжлэлийн баярыг ер нь та ямар цар хүрээтэйгээр тэмдэглэдэг вэ? Одоо бол яг одоогийн байдлаар хамт олонтойгоо тэмдэглэж байна. Гэр бүлийнхэнтэйгээ одоо яаж тэмдэглэх юм болоо? Тэгээд бусад айлын жишгээр гэр бүлтэйгээ ингээд яг манай гэр бүлийн онцлог бол бусад хүмүүсийн одоо баярын ширээг чимэх тийм ээ. Тэр баярт үйлчлэх ажлуудыг бас хийдэг учраас бас их ядарсан цаг зам муутай ядарсан байдаг. Тэгээд гэлээж гисэн бол он гартал гэр бүлэрээ ингээд хамт он гаргаад хамтдаа ингээд баярлалаа. Шинжлэлийн сайхан баярын өнгөө яриад зөвхөн та үзэгчдэд зориулаад. За би ч өнгөө тийм жоохон маруухан даа зүгээр. Яг гоо би зүгээр шинжилтэй холбоогүй зүгээр нэг бодож байгаа юм ярьчихдаг гоо. Яг нөгөө хүний бас нэг нэр гэж байна тийм. Хүний нэр бас учиртай маа гэж байдаг шүү дээ. Тэр нэг Төвшин Баяр гэдэг нэртэй хүн байна тийм. Монголыг бол үнэхээр төвшрүүлж үнэхээр баярлууллаа. Тийм ээ 2008 онд Монголын ард түмэн харсан одоо Олимпийн алтан медаль авчирч Монголын ард түмнээ баярлуулсан. Үнэхээр бата баярлуулж чаддаг юм байна гэдэг тийм ээ сая 12 онд харууллаа тийм ээ тэр тэгтэл Ик2 гэдэг нэртэй хүн байна тийм зарим нь жоохон нэр эсэргээр байл Ик2 гэж баярлуулахгүй л байл та тийм ээ тэгэл бас хүмүүсийн нэр цаанаа бас өчтөө одоо чамаахан гэдэг бай бас л очиртай л байгаа л та тэгвэл та өөрийнхөө нэрний утгыг бас үзэгчд тайлбарлаад өгөө миний нэр бол Пүрвдөрж Пүрв гариг төрсөн гэсэн утгатай тий. Дорж гэдэг нь болохоор бат суурьтай ер нь сайхан монгол хүн шүү дээ гэсэн тийм ээ. Пүрв гариг төрсөн бат суурьтай монгол нэр хүн. Яг нөгөө ганцхан пүрв гаригтай бат суурьтай байд юм болоо. Энэ нөгөө яг төвд үгнийх нь үндсээр нь би ярихгүй л та зүгээр бас жоохон гошгинсэн юугасан утгаар нэлжээ л та. Пүрв гариг бол төвдөр юм байна. Ер нь нэг бархас байд гариг гэж хэлдэг тийм ээ. Тэгээ өөр чинь монголоор бол модон гариг гэдэг гэж байна. Тийм ээ нэг зүгээр нэг гаригийн нэр. Дорж гэдэг нь болохоор очир, базар эднэр гэж бас янз бүрийн орны хэлээр хэлдэг. Ижлэхэн дутгатай юм байл л да тийм ээ. Гэхдээ би бол Д Пүрвдөрж, яруу найрагчтай Пүрвдөрж. Та засуу үгнийг мэдэн тийм үү? Тэр засуу үгэн тань дээр ирээд таны 3 хүслийг чинь биелүүлээ гэвэл та юу хүсэх вэ одоо тий? Би шинэ жилийн шинэ сайхан бүхнийг л хүсэндээ тийм ээ. Тэр шинэ оны тэр ерөөлтөй бэлгэлтэй дэмбэрэлтэй болгоныг л одоо та бүхэндээ хүсч ерөөнмөр тий. Тэр баярын бялуу бас шинэ жилийн бас нэгэн салшгүй гэсэн тийм ээ. Тэр бялууг ер нь яагаад шинэ жилийн баярт заавал байлгах юм болоо? Ямар учиртай юм болоо? Энэ баярыг хүлээж авахдаа бид нар бол одоо Европын баяр тэр Европид тэр одоо Европыг бид нэр Оростой холбоод төсөөлж ирсэн. Тэгээд Орос одоо тэр хэдэн он 60 он 90 хэдэн оноос ахуулаад ингээл яасан л тийм ээ. Хүлээж авсан тийм ээ. Хүлээж авсан тэгээд тэрнтэй холбоотойгоор л их яачсан. Яг бидний монголчуудын хэрэглээний өдөр тутамд бас ороогүй байсан шүү дээ. Тэгэхдээ одоо өдөр тутмын одоо 10 хэрчүүдийн хэрэглээг бол энэ бялуугаар хангаж байгаа шүү тийм ээ. Өөрөөр чинь хүмүүсийн одоо хүссэн зорьсон хэрэглээнд ингээд зорж байна. Гэтэ хүмүүсийн санаанд ч юм уу үйлчлэгээний тэр соёл бидний одоо тэр санхүүгийн боломжинд өшөө их юм одоо сурч мэдэж одоо хүмүүстэй үйлчлэх хэрэгтэй шаардлагатай байна. Энэ бол бидний одоо 13 оны цаашдын том зорилт болж байна. Зөвхөн одоо бетон дээр хэтэл одоо өчнөө шинэ юм нэвтрүүлэх шаардлагатай байна л гэж бодож байгаа. За тэгэхээр шинэ жилийн дуу эсвэл нэг шүлгийг та нэг уншаад өгөх үү? За би таныг бүр болоод шүлэг хэлсэн ш тийм ээ. Тэрийг уншаад удаа би За шинэ жилийн холбогдолтой шүлэг өмсөг бас санахгүй байна. Би нэг юм дөрвөн мөрт хэлье.
нарны шарт унсан намхан бор толгодын өрөөгөөс тал нутаг дүүрэн харагддаг чиний минь сэтгэлж үзэгддэг. Өнгөт орчдон хайраар чимдэг өргөн тал зэцгсээр гойдог. Өргөөгрий минь чийл чимдэг. Чинийхэн сэтгэлээр би гойдог. Шинжлэлийн байраар нөгөө эмэгтэйчүүд дандаа даашинз палаж өмсдөг шүү дээ тийм ээ. Тэгэхээр та эмэгтэй хүн байсан бол ямар өнгийн палаж? За эсвэл урт юм уу, богино юм уу, ер нь ямар цаг үртэй хувцас өмсгөөсөн болоо? Би өстой эмэгтэй хүн байсан бол гэж юусоо бодож байгаагүй юм байна. Энэ тулгалт нэвтрүүлгийн одоо жинхэнэ тулгалтанд орж байна. Жилийн баяраар охтууд болгон одоо засаа охин шиг тийм ээ. Засаа охин шиг гоё ганган байхыг хүсдэг. Тэр бол одоо шинэ жилийн баяр гэдэг шинэ гэдэг утгаараа бас нэг мөрөөдөл тийм ээ. Тэр нэг мөрөөдлөө биелүүлэх тийм боломжууд байдаг. Тэгээд би яг тийм юм мөрөөдөжсэн бол яг тэрэндээ хүсхийг зорж ямар ч юм нэг л их гоё ганган өнгөөр хувцлах байсан болов. Гоё ганган өнгө гэж ямар өнгө болоо? Ногоо ч юм уу, шар ч юм уу. Айгу тод өнгө дуртай. Тэгвэл зуны одоо өвгөн гэж түрүүн би асуулаа штэ. Та зуны охин байсан бол ямар хувцас өмсөх вэ? Зуны илэрхийлэл өнгөч одоо ногоо штэ тий. Тэгтээ дан цулгуун ногоон байвал бас болохгүй л дээ. Дан ногоо юу яг юу яа? Ногоо одоо ямар гоё хувцас гэдэг тэгээд би даашинз ч юм уу биш. Нэг гополник ч юм уу? Тийм л ахал та. Тэгээд тэр болгоныг одоо би тэр нөгөө эмэгтэй хүний хувцснуудыг бас нэрийг сайн хэлж мэдэхгүй байна л та. Тий. Өшөө юу гэж яддаг лээ. Тийм байрыг нөгөө нэг ямар нэгэн ажлаар хөдөө гадаа явж чад гэртээ өнгөрүүлж одоо ухтаж чадаагүй тийм үе байна уу танд? Одоохондоо тийм алгадаа тийм цааш байна гэж бодож байна. Байх бол амьдрал баян юм чинь тийм ээ зөндөө л гоё юм байх байх гэдэг тийм. Пүүж ах ихнээс манай нэвтрүүлгийг үзэж байгаа шинжлэлийн байраар пүүж ах одоо энэ шинжлэлийн байр гэртээ байхгүй нэ. Байх аа. Одоо тэр тийм. За ингэ ямар ч тач бидний урилгыг хүлээвч манай тулгалт нэвтрүүлгийн манай хэсэг болж оролцсон танд баярлалаа. Тэгээд таны эх оны ажилчин өндөр амжилт хүсье өрөөж байна. Тэгээд энэ хүү завшааныг ашиглаад та нийт ардчсан намынхаа хамт олон найз нөхөд гэр бүлийнхэндээ зориулаад баярын мэндчилгээ төвшүүлэхгүй юу? За баярлалаа. Тэгээд шинэ он гэдэг бол тэр шинэ гэдэг үгнээсээ ерөөсөө бид нэр шинэ зүйлийг хүсч тэмүүлж байдаг. Тэгээд та бүхэн зорьсон болгондоо одоо номын ёсоор хүрэх болтугай, хөтгөх болтугай гэж ирээё. За. За тэгэхээр үзэгчдээ манай тулгалт нэвтрүүлэг маань үргэлжлэж байна. Тулгалт нэвтрүүлгийн маань дараагийн Цэцнэр Ууран аймгийн засаг дарга Дотгос Сэрөө оролцооднаа. За тэгэхээр энэ өдрийн мэндийг хүргэе. Одоо баяраа сайхан тэмдэглэж байна уу? Баярлалаа. Жил бүр манай нийгэм ард Монголын залуучуудын холбооноос зохион байгуулж олон арга хэмжээнд зохион байгуулдаг нэг энэ шинэ жилийн үдшээ байдаг. Энд бол их сайхан Ууран аймгийн бүхэн сайхан залуучууд оролцдог сайхан наадам. Энд оролцоод баяртай байна. За баярлалаа. Тэгэхээр шинжлэлийн байр гэдэг бол мэдээж хүн бүрийн хамгийн сайхан дуртай байр тийм ээ. Тэр утгаараа бас маш олон сайхан дурсамжуудыг маш олон сайхан сэтгэлдлүүдийг хүндэлдэг. За тэгвэл таны амьдралынхаа хугацаанд одоо тэмдэглэн өнгөрүүлж байсан бүх баярууд бас сэтгэл тоногшин үлдсэн тэр сайхан баяраас бас үзэгчтэйгээ болцохгүй юу? Одоо өнөөдөр бол ингэж харахад ба шүү дээ. Манай Ууран сайхан залуучууд гоё болсон байна. Охтууд нь их үзэсгэлэнтэй болсон байна. Хөвгүүд нь ирж биштэй болсон байна. Тэр нь одоо эрдэм мэдлэг одоо хүч хөрөнгө бүх юм гоё зогтсон байна. Энэ хүмүүсүүд нийлж хагаад аймгийн хөгжлөд явах тийм одоо хүч бүрдсэн байна их баяртай байна. За тэгэхээр шинжлэлийн байр хүснэг өвлийн өвгөн цасаа өхөнгөө төсөөлөх аргагүй тийм ээ. За тэгвэл та нэг өвлийн өвгөн болоод дараа хэрчүүдтэй нэг мэндчилгээ төвшүүлээдгөө. За ингээд хөгжлөдөө их баярлалаа. 12 бодвол жил ирсэн хөгжиж байна. Өсөж байна. Дэвжиж байна. Хамгийн гол манай 12 их юм бол шүү дээ. Маш сайхан ажиллаж байна. Хүмүүс өөрөөхөө л ажиллаж байна. Хүнэлтэй ажиллаж байна.
нийгэмтэй ажиллаж байна. Тийм учраас бол юм бол байн гисэн хөгжиж дэвжиж одоо явж байна. Тийм учраас бүх хүнд бол баярын мэнд хүргье. Сайхан байлаа. Тэгэхээр одоо нэг өвлийн өвгөнд хоёлаа сая бас яриад эхэлчихлээ л дээ. Ер нь өвлийн өвгөн гэж байдаггүй зуны өвгөн гэж байсан бол ямар хувцастай нэг ямар шуун байх байсан болоо таны бодлоор? Зуны өвгөн бодгол одоо нэг шорттай цамцал баг. Шорттой тэгээд цамцтай. Тэ. За. Зарим нь бол удаан шалдан сайхан одоо бодибилдинг хүмүүс цамц юу гэдэг шалдан баг. Ер нь шинжлэлийн байраар одоо хайртай хайр танда бэлгэлжсэн хамгийн сайхан тийм ээ хамгийн сэтгэлийн бэлэг одоо таны хувьд яг юу вэ? Би хэлж байна. Ер нь бол штэ хүмүүс бол хайртай зориулж байна. Хамгийн гол зориул хандаа зориулдаг хайр байхгүй. Тэгээ хань бол одоо нөгөө хамт ажиллаж байгаа хүнийхээ нөгөө нөхцөл байдлыг сайн ойлгох хэрэгтэй. Бидний хувьд одоо амралт авахгүй. Чөлөө цаг гэж байдгүй. Цаг хугацаа гэж байдгүй. Эрүүл мэнд байдгүй. Ганцхан төрөө ажиллаж явж байгаа хүмүүс байхгүй. Тэгжил амжилт авах хэрэгтэй. Бидний дараагийн үеинд тэгжил явна. За баярлалаа. Тэгээд бас нөгөө шинжлэлийн байрыг ер нь яриад байсан. Шинжлэлийн байраар бас нөгөө уур залаад гэр бүлийн хинтэйг тэмдэглэж байхдаа одоо тохиолдож байсан хөгжлтэй юмсууд бас ярихгүй юу? Дандаа ерөөсөн нэг юм бодвол нэг харгамандаг уусараад тийм болцсон шүү дээ. Хөгжлтэй юм ерөөсөө тохиолдсон юм. Гойго. Шинжлэлийн байраа Зөндөө олон байж байна. За тэгвэл хамгийн сүүлд нь одоо нэг ориглуун дарсыг ориглуулад тийм ээ өөрийнхөө үйл хөдлөлөөрөө за дуу хоолоогоороо бас 10 хэрчүүдтэй нэг тийм ориглуун дарс ориглуулад үзүүлэх үү та. Манай 10 ирэх юм бол үнэхээр сайхан тийм сэтгэлтэй хүмүүс. Бас ирээдүйд итгэлтэй хүмүүс. Бас одоо өнөөдрийнхөө төлөө амьдрч байгаа хүмүүс байдаг. Тийм учраас 10 ирэхтэй хамгийн их баярлалтай хүмүүс. Би одоо ингээ төрөө хамт ажиллаад 20 жил болж байна. 21 жил болж байна. Тэрний 21 жил нөр 12-д амьдарч байна. Тэгээ манай 12 хүмүүс үнэхээр гоё. Хүний төлөө, нийгмийн төлөө, ирээдүйн төлөө, хоочвын төлөө бүх юм зориулдаг хүмүүс байдаг. 10 баярлалтай юм аа. За баярлалаа. Тэгээд ямар ч тач бидний урилгыг хүлээн авч одоо энэ хүн нэвтрүүлгийг нэгийг хийх гэсэн танд баярлалаа. Таны эх хонд ч н одоо таны гэр бүл олон танд найз нөхд хамт олонд ч хамгаалал сайн сайхан бүхний өсөө өрөж байна. Баярлалаа. Танад телевизээр дамжуулан бүх хүмүүст баяр хүргье. Үзэгчтэй тулгалт нэвтрүүлэг маань одоо худлаалч өдрийн танхимаас жил бүр уламж толгон зохион байгуулдаг Entrepreneur 2012 ёслын арга хэмжээндээс үргэлжилж байна. Тэгэхээр дараагийн зочинтойгоо танилцъя. Танд бас үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй та. За би Арцах судалгааны төвийн дэд захирлаар ажилладаг. Манай 2000 оноос хойш Өвөрхангай аймгийн төвд бол одоо хүнсний бүтээгдэхүүнийг өвөрхангаачуудаа нийлүүлэх гол том ажлыг бол зохион байгуулж хийж байгаа. Ингээд одоо яг хүнсний худалдаа эрхэлдэг бизнес эрхэлдэг юм байна. Манай нэвтрүүлэг маань маш хөгжилтэй, энгийн чөлөөт дандаа шинжлэлийн холбогдлолтой асуултуудыг би тань тавина. Та тэр бүгдэд хариулах хэрэгтэй байгаа. Тэгэхээр юун түрүүн та шинжлэлийн баяруудаас одоо хамгийн сэтгэлээс гардаггүй тэр мартагдчихгүй байраасаа бас үзэгчтэйгээ ярьж хуваалцахгүй юу? Би бол ер нь энэ одоо жилийн шилдэг тодруулах Entrepreneur-ийн одоо энэ шинэ жил бол айгүй сонирхолтой. Энэ яагаад тэгэхээр Өвөрхангай аймагт одоо шилдэг бизнесмэнүүд оролцдог. Одоо бидэрт айгүй ойр ажилладаг улсууд оролцдог учраас энэ шинэ жилүүд бол ерөөсөн мартагддаггүй. Тэр бас мэдээж гэр бүл өөр хүүхдтэйгээ тэмдэглэж байхдаа шинжлэлийн байрыг бол жил болгон одоо гэр бүлийн өрөөнд тэмдэглэг баг тийм ээ. Тэгэхээр энэ үед бас нэг хөгжилтэй болж исэн явдлуудаас ч юм уу тийм ээ хөгжилтэй зүйл тохиолдож исэн бол тэр болгоноосаа бас бидэнтэй уулзахгүй юу? Одоо бол эхлээд нөө хүүхдүүд жижиг байхад бол одоо гэр бүлээрээ ингээд айгүй хөгжилтэй айгүй гоё одоо ингээд тэмдэглэдэг байсан. Одоо бол ингээд хүүхдүүд үргэлж ингээд сургууль, соёл, ажил төрөлгээд одоо гэр бүлтэй бол одоо хоёулахнаа шинжилгээ тэмдэглэдэг болсон. Тэгэхээр өөр хүүхдүүдтэйгээ тэмдэглэдэг байх үед бол одоо айгүй гоё бүх юм хүүхдүүд маань хийдэг болсон бол одоо бид хоёр бол хоёулаа одоо ингээд хоёр хүний шинжилгээд чинь бас л тэгээд бас л яг хөгжилтэй ч гэсэн бас өөр хүүхдүүдээ сансан сангалцсан тийм шинжил бол болдгоо.
Шинэ жилийн баяраар ер нь хайр танаасаа авч ирсэн хамгийн сайхан бэлэгч нь одоо юу вэ таны хувьд? Манай нөхөр бол намайг өнөө 2004 онд одоо шилдэг бизнесмен эмэгтэй болж ирсэн. Тэгэхээр надад бол одоо маш их өөрөө чин сэтгэлээ сайхан бэлгээ гардуулж өгч ирсэн. Тэр нь бол миний одоо мартагдчихгүй тийм бэлэг дурсгалын шинэ жил бэлэг дурсгал байсан тий. За тэгвэл та өөрөө яг хүнд бэлгэлжсэн шинжлэлийн байраар тохиолдуулан бэлгэлжсэн өөрийн хувийн одоо хамгийн сэтгэлийн бэлэгч нь юу вэ? За ер нь бол шинэ жилээр бол ерөнхийдөө бол шинэ жил гэдэг чинь хамгийн сайхан баяр байдаг учраас шинэ жилээр хүн болгон хайртай одоо үр хөвгттэй хайртай найз нөхдүүдтэй ер нь шинэ жилийн баяр бол дандаа өндөө шинэ жилийн одоо найз нөхдөд хүрээнд болдог учраас найзуудаа бол бас шинэ жилийн сюрприз барих шинэ жилийн одоо маш их гоё одоо өөрсдөд нь таалагдах тийм биелэг өгөхийг аягүй хүсдэг тий. За тэгвэл та нэг шинжлэлийн нэг сайхан дуу ч юм уу шүлгнээс нэг дөрөв мөрт нэг бадгийг дуулаад эсвэл уншаад үзүүлээдгөө. За одоо чи айгу тулгууцсан асуудал байна. Одоо би дуунд айгу муу штэ тий. За шүлэг гэхээс одоо юу вэ? За ясна тэр сананд орохгүй байна. За тэгвэл та маш гоё хөгжлөөр тийм ээ одоо нэг засан үг нэг орж ирдэг штэ баяр дээр өвлийн үг нь аавна гэл тийм ээ. Яг тэр шиг та нэг засан охтуудаа дагуулад нэг шинжлэлийн баяр дээр орж иж байгаа нэг өвлийн үгний нэг их хэсгийг нэг тоглоод үзүүлээдгөө. Одоо дуу хоолоогоороо. За засан мөсний орноос цан хүргэн татуусаар өвлийн өвгөн аавна үзэсгэлэн тогтуудаа дагуулсаар ирлээ. За баярлалаа. Шинжлэлийн байрыг гацуурмад ориглон дарсгүйгээр төсөөлөх аргагүй тийм ээ. Тэгэхээр ер нь гацуурмад ориглон дарс байхгүй байсан бол та эдгээрийг яг юугаар орлуулах байсан юм болоо? За одоо дандаа шинэ жилээ гацуурмад ориглон дарсаар л төсөөлөд бодсон болохоор тэгээд энийг өсөө гацуурмад ориглон дарс тоортоор ингэ төсөөлөн боддог байсан болохоор яг тэр юм оруулуулна гэж бодохоор бас хэцүү юм шиг санагдаж байна. Тэр өөрөөс тэмдэглэхгүй гэсэн үг. Үгүй тэмдэглэж дараа нь одоо ямар ч лсэн тэмдэглэх нь тэмдэглэн шүү дээ. Одоо тухайхан одоо хамгийн санаанд орсон хамгийн сайхан юмараа л тэмдэглэх байх гэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр бас бидний урилгыг хүлээвч манай тулгалт нэвтрүүлгийн маань нэгэн хэсэг олж оролцсон танд эх оны ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг манай Хастлын зурмтэрчдийн зүгээс хүргэж байна. За баярлалаа. Танай телевизийн хамт олон бас шинэ оны баярын мэндийг хүргэе. Өвөр хангаачуудаа шинэ жилийн баярын мэндийг хүргэж ирүүлэг сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За тэгэхээр үзэгчдээ манай тулгалт нэвтрүүлэг маань Алтан сарны шинжлэлийн баяр дээрээс үргэлжилж байна. Тэгэхээр юун түрүүнд одоо манай дараагийн зочноор Өвөрхангай аймагт Капитал банкны захирал их хамаар оролцож байна. Тэгэхээр одоо энэхүү сайхан баярын сэтгэлээс олцгоё та. За баярлалаа. Өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцсэн залуучууд болон Өвөрхангай аймагын нийт ард иргэдээ шинэ жилийн баярын гал халуун мэндийг өргөн дэвшүүлье. За тэгэхээр манай нэвтрүүлгийн маань эхний асуулт танд хүрэх гэж байна. Тэгэхээр шинжлэлийн баяр гэдэг бол хүнд маш олон сайхан дурсамжуудыг хамгийн олон сайхан сэтгэлдлүүдийг үлдээсэн ийм сайхан гэгээлэг баяраа. Тэгэхээр шинжлэлийн одоо амьдралынхаа хугацаанд өнгөрүүлж тэмдэглэн өнгөрүүлжсэн баяруудаас бас нэг сайхан дурсамжтай ч юм уу тий. За эсвэл хамт олонтойгоо тэмдэглэжсэн баяраасаа та ярихгүй юу? За одоо энэ баярын сэтгэлг бол уучран Зоос онкны хамт олон маань хамгийн түрүүнд санагдаж байна. Тэгээд Зоос онкны хамт олон маань бас тухайд бас бид бүгнээс өдрийн зохион байгуулалт хамсрын захиралтай хамт олон маань маш сайхан байгуулж ажилладаг хамт олон байгаа. Тэгээд хамгийн гоё бэлэг гэх юм бол миний хань одоо шинэ жилээр надад өөрөө шүлгийн ном дэвтэр зохиолоос төвөрлөн бисэн 247 шиг шүлэг бичсэн тийм дэвтэр надад бэлгэжсэн. Тэр их хамгийн их гоё бэлэг байт юм аа. За баярлалаа. Тэглэхээ хоо та бол одоо нэг Капитал банкэд бүхэл бүтэн нэг гэр бүл тийм нэг хэсний гэр бүлийг одоо авч яваад одоо удирдах байгаа хүн тэр утгаараа та бас нэг хамт олондоо зориулаад нэг өвлийн өвгөн аав болоод ч юм аа. За эсвэл нэг өөрийнхөө сайхан хоолоогоор мэдчилгээд бишүүлээд хөө. За сайн байцгаана уу капиталчуудаа. Та бүхэнд шинэ жилийн баярын гал халуун мэндийг өргөн дэвшүүлье. За баярлалаа. Тэгвэл шинжлэлийн баяраас хүмүүс гадаа хөдөө ч юм уу тий ажилдаа явж байгаад оноо гэртээ гаргаж чадахгүй тохиолдол байдаг шүү дээ. Хэрвээ таны хувьд тийм тохиолдол байсан бол тэр үед яаж исэн бэ? Тэр үед яг таныг аягүй санаж байсан. Андаа шинжлэх баяр байсан.
Шинжлэлийн байрын нөгөө өвлийн өвгөн ингээд яриад байдаг штеп. Тэгвэл зуны өвгөн гэж байдаг байсан бол таны бодлоор ямар хувцастай ямар өвгөн байх гэсэн болоо? Миний бодлоор нэг цагаан чихэр дээлтэй нэг айгүй их цэцэг чимэг болсон тийм л өвгөн байх байсан баг. Дээлтэй өв ах. Дээлтэй өв. Тэгэхээр бас хамгийн төгсгөлд нь та бас нэг шинжлэлийн байраар тохиолдож байсан өөрт бол найз нөхдөд хамт олондоо гэр бүлтэй тохиолдож байсан тэр хөгжилтэй сайхан дурсамжаасаа бас хуваалцахгүй юу? Хөгжилтэй үйл явдал гэсэн үг шүү дээ тийм ээ. Одоо төрийн банкнд ажиллаж байх үед манай эдгээр найзууд бас зөвлөд нэг ярьж байх үед манай нэг найз намайг танилцуулж ирсэн. Тэр үедээ юу гэж танилцуулсан бэхээр айгүй их нийттэй. Би ярихаас ч бас жоох хичээл. Гэхдээ одоо яг толголт нэвтрүүлэг явуулж байгаа юу болсон бэ гэхээр манайс намайг найзуудаа танилцуулсан. Гэхдээ юу гэж танилцуулсан гэхээр төрийн банкны захирлын доодох гэж танилцуулж байсан. Тэр нь юу вэ гэхээр төрийн банкны захирлын доод албан тушаалтан гэж тайлбарлаж байсан шүү. Сүүлд бид нэр үед би айгүй хиччихсэн. Төрийн банкны захирлын доодох гэдэг. Айгүй зүйлэн санаа зовж байсан. За баярлалаа. Ингээд ямар ч тач бидний урилгыг хүлээн авч манай тулгалт нэвтрүүлгийн маань бас нэгэн зочин болж оролцсон. Таны эх 2013 оны ажил үүсч чинь танд олон танайгаар бол найз нөхөд чинь одоо хамгаан сайн сайхан бүхнийг манайхаас телевизэн урагт ирсэн зүгээс хүргэж байна. За баярлалаа. Гэдэг бол хүний сэтгэл хамгийн сайхан дурсамжуудыг үлдээдэг. Хамгийн сайн сайхан бүхнийг бэлтгэдэг энэхүү сайхан байр тийм ээ. Тэгэхээр шинэ жилийн байрыг ер нь амьдралдаа тэмдэглэн өнгөрүүлжсэн шинэ жилийн байруудаас таны сэтгэл хамгийн их дурсамжийг үлдээсэн тэр сайхан мөчүүдээс бас үзэгчтэйгээ хуваалцахгүй юу? Ерөнхийдөө шинэ жилийн баяр илүү их миний хувьд бол илүү их гэр бүлийн баяр. Тэгээ гэр бүлтэйгээ тэмдэглэдэг. Тэр дундаа миний одоо хамгийн баг хүү одоо 1-р анги тэр мэн дөнгөж хөлд орж явах үедээ санта болоод гэрийнхаа бүх хүмүүс өвөөгийнхөндөө бүгдээрэн дээр ингээ бэлэг өгч ийсэн. Тэр шинэ жилийн баяр бол хизээч мартагддаггүй. Одоо бид нар одоогоороо бичлэгийг нь үзээд харж яадаг. Өвлийн өвгөн орж ирээд бэлэг өгөө сайн уу гэх ёстой шүү дээ. Тэгээ жоохон юм чи орж ирээд өвөөдөө орж ирэнгүүтээ өвөө энэ юу гэж яхаар хамрын тэмхээрээ тамхилаач гэж байгаа байхгүй юу? Нөгөө жоохон хэлгүй юм би чи. Тэгэж одоо дохиогоор ярьдаг тим Санта Клаус бэлэг тарааж ийсэн. Тэр бол миний хувьд үнэхээр дурсгалтай хамгийн тим сайхан шинжил байсан. Шинжлэлийн байраас хүмүүс найз нөхөд хамт олон гэр бүлийнхэндээ маш гоё бэлэг бэлгэлдэг таасаа ярьж байна тийм ээ. Тэгэхээр яг өөрийнхөө хувьд авч ийсэн хамгийн сайхан бэлэг нандин бэлэг чи юу вэ? За шинэ жилийн баяраар бас үнэхээр олон бас бэлгүүд ирдэг. Тэгээ авч яасан бэлгүүд дотроос би бас хөвгүүдээс авч яасан. Би өөрөө 3 хүүтэй. Тэд нар нийлээд бас ээжтэй зориул шинэ жилийн бэлэг бас өгч яасан. Тэгээ тэр бэлэг үнэхээр өөрсдийнхээ гараар уралсан бэлэг их сайхан байсан. Зурсан зурагнуудтай мэдчилгээнүүд өгч яасан. Тэр бол одоогоор хадгалж яадаг. Хөрхөн мэдчилдэг. Шинжлэлийн баяраар одоо тийм ээ баярлж байхдаа одоо яг он гарах гэж байхад гэртээ байхгүй ч юм уу тийм ээ. За ажиллаар гадаа хөдөө ч юм уу явцсан баг тийм тохиолдол танд байв уу? Үгүй. Дандаа гэртээ оноо гарах. Гэртээ байсан. Шинжлэлийн баяр ер нь хэрвээ өвөл 100 тэмдэглэдэг байсан бол одоо 100-ны баяр шүү дээ тийм ээ. Тэгэхээр 100-ны өвгөн гэж байсан бол ямар хувцастай авах байсан болоо? За 100-ны өвгөн яадаг юм бол та. За сахалтай болохоор халууцах байх. Тэгэхээр халдсан байх юм болов. Тэгээ халдсан байгаад зарим нэг халдсан өвгөн байдгийг тэгээ халдсан байгаад хувцсгүй өвгөн ямар өвгөн байх юм бол мэдээгүй. Зуны өвгнийг одоогоор төсөөч гэж мэдэхгүй байна. За тэгвэл өвлийн одоо энэ хүү сайхан шинжлэлийн баяр болж байна тийм ээ. Тэгэхээр шинжлэлийн баярын холбогдлолтой бас нэг сайхан дуу та нэг гоё өвлийн өвгний хоолоогоор дуулаад нэг бадгийг дуулаа үзүүлээдгөө. Өвлийн өвгний За би манай яруу найрагч Баасан Жугаа маш олон жил одоо шийдээд аймгийнхаа алдартай өвгөн ялг болгон дээр одоо өвгөн болоо явж яадаг. Баасан Жугаа хэлээр одоо хэлдэг тэр өвлийн өвгний ерөөлийг нь хэлье да. За
эрхэм шинжилчид минь ёлгчд уух гэж ирдгийн, ёлгчд докторх гэж ирдгийн. Энэ орой та нар уухгүй хин уухын. Одоо өвгөн аав нь явъя да. Өвгөн аав нь маш олон газар урилгатай. Та нартай ад жаргал сайн сайхан бүхнийг үлдээгээд явъя да. За энэ хошин маягаар яах вэ? Бас гахын бас мөртөнд байдаг нэг хэсгийг хэлээд. За бас зарим нэг ял дээр өвгөн олохгүй таныг дуусчих болохоор юм биш үү тийм ээ? Баярлалаа, үнэн өндөр шүү. За баярлалаа. Тэгээд бас нэг юм саналаа та шинжлэлийн баяруудаар бас хөгжилтэй тийм фактын гэмээр юмнууд их болдог тийм ээ? Тэгэхээр тийм зүйл тань тохиолдчих юм уу? Ер нь тийм юм бэ та яриач. Би нэг Америкийн сендер ажилтнууд өөр хангадаас айгүй олон ажилладаг шүү дээ. Тэгээд манайд нэг ажиллаж байсан Амбар гэдэг бүсгүй байсан. Тэр ирсний анхны Халлоуины баяр хийн гэдгийг. Тэгээ бүгдээр ингээ аимшигын дүрд ховлгээд бүгдээр ингээ аимшигын дүрд ховлуулад ингээд би тэр үед нэг юм гахаа болж исэн байхгүй юу? Гахааны багтай. Тэгээд манай одоо нягтлаа оюуна юм сүнс болоод зарим нь бас нэг нойлын цаасаар ингээд нэг муми болоод одоо тэгээд тийм юм болж исэн. Тийм багт надад дор. За ямар ч тааш ингээд бидний урилгыг хүлээвч энэхүү манай тулгал гээд нэвтрүүлэг байгаа юм. Наахан тийм энэхүү манай тулгсан асуултуудад хариулж тийм ээ. Нэвтрүүлгийн маань нэгэн хэсэг болсон таны эх оны ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг манай Хастлизийн уран тестийн зүгээс хүргэж байна. За маш их баярлалаа. Тэгээд танай телевизийнхэн хамгийн сайн бүхэн хүсий өрөө та бүхний үзэгчийн хурц өгчин мэрэгэн байх болтугай энэ тулгалт нэвтрүүлэг зөвхөн хошин шогийн мэдрэмжтэй байдлаар төдийгөө та бүхний нийгмийн тулгамж байгаа бүх асуудал, эдийн засгийн тулгамж байгаа бүх асуудал байнгын тулгалтын хэлбэрээр хандж байгаараа оновчтой шийдлүүдийг одоо оновчтой гарах арга зам юу байна гэдгийг бүх иргэдтэй та бүхэн нэвтрүүлж байгаарай гэсэн ерөөдийг дэвшүүлж байна. За баярлалаа.